Америк нэгдсэн улсын шингэний эзлэхүүний нийтлэг нэгжийг хөрвүүлэх. Бидэнд 2 өөр эзлэхүүний галлоноор өгөгдсөн утга байна. 1 галлон мөн 2 галлон. Энэ удаагийн бичлэгэндээ би шингэний эзлэхүүний хэмжээг Америк нэгдсэн улсад хэрэглэгддэг бусад нэгж рүү хэрхэн шилжүүлэх талаар үзнэ. Та бичлэгээ төр зогсоогоод 1 галлоныг бусад нэгж рүү шилжүүлээд үзээрэй. Галлоныг кварт, финт, аяга, мөн унц руу шилжүүлээрэй. За 1 галлон нь 4 кварттай тэнцүү. Иймд 4-өөр үржүүлнэ. 1 кварт нь 2 пинттэй тэнцүү тул үүнийг 2-оор үржүүлнэ. 4 кварт тус бүр нь 2 пинт болох тул 4-ийг үржих нь 2 тэнцүү 8 пинт болно. Пинт тус бүр нь 2 аягтай тэнцүү ба 8 пинт байгаа. Тус бүр нь 2 аягтай тэнцүү. Иймд 16 аяга болно гэсэн үг. Эцэст нь аягнаас шингэн унц руу шилжүүлвэл аяга тус бүр нь 8 унцтай тэнцүү. 16 аяга тус бүрийг 8-аар үржүүлнэ. 8 8 64. Үүнийг 2-оор үржүүлвэл 128 унц болно. Үүнтэй адилаар 2 галлоныг мөн кварт, пинт, аяга, унц руу шилжүүлнэ. Бичлэгээ төр зогсоогоод өөрөө хийж үзэхийг зөвлөж байна. Өмнөхтэй адилаар 1 галлон 4 кварттай тэнцүү. Тэгвэл 2 галлон нь 2 4-ийн 8 буюу 8 кварт болно. 1 кварт нь 2 пинттэй тэнцүү тул квартаас пинт руу шилжүүлэхдээ 2-оор үржүүлнэ. Иймд 16 пинт болно. Харин пинт тус бүр нь 2 аягтай тэнцүү. 16-г 2-оор үржүүлвэл 32 аяга болно. Эцэст нь аяга тус бүр нь 8 унцтай тэнцүү тул 32-ыг 8-аар үржээд хэд гарах вэ? 256 унц болж байна. Зарим зүйлийг анхааруулхад 1 галлоноос 2 галлон руу шилжүүлэхэд галлоны хэмжээг 2-оор үржүүлсэн. Бусдыг нь мөн ажиглавал 4 кварт нь 8 болсон байна. Бас 8 пинт нь 16 болсон байна. 16 аяга нь 32 аяга болсон байна. 128 унц нь 256 унц болж үтсэн байна. Галлон хэмжээг 2 дахин ихсгэхэд бусад нэгждэх хэмжээсүүд мөн 2 дахин ихссэн байна.